Зүгээр яах вэ гэж. Амар их вэ нөө. Хэцүү. Чи та тань даалгавар ихтэй байна тий? Ааха. Чанга нөө. Юу. За. Юуныхаа нөгөө өнөөдрийн лабораторийн сайн байцгаана. Өнөөдрийнхээ лабораторийн хичээл дээр бид нар юу ашиглая гэсэн шүү дээ. Нөгөө тэмдэг мөрөглөөр уншаад ирээрээ гэж багш нь түрүү жишээ дээр ярьжсэн. Би даалтын цаг дээр ч гэсэн хэлсэндээ. Уншсан уу хүмүүсээ? За хичээлд орсон хүмүүс нөгөө юугаа бичээрэй. ID кодоо бичээрэй. За энэ баахан хүмүүсийг би ороодох гэж дуудчихсан. Энэ тэгээд бусд нь хайчтай юм болоо. За. Би даалтын ажлаа хийж дууссан уу хүмүүдээ? Дууссан. За тэгээд уг нь бид даалтын ажлаа хамгаалмаар эргэлэн оролт хамгаалах юм уу? Хамгаална гэж тань руу юу Teams-ээр холбогдоод хамгаалчих уу? Хувь Teams-ийн чатаар. Тэгнь. Тэгээд яач нь хамгаалчихна гэсэн. За. Нэг өдөр лекц хийчихэд орсон гэсэн тийм үү хүмүүдээ? Орсон гэж ярьсан хүмүүд. За, өнөөдрийн хичээлээр юу орох вэ гэхээр зэрэг багш нь одоо юугаа презентацийн яа. За, дэлгэц харагдаж байна уу хүмүүдээ? Харагдаж байна. За, тэмдэгт мөр яаж ашиглах вэ гэдэг талаар ярина өнөөдөр. Тэмдэгт мөрийг яаж ашиглах вэ гэдэг талаар ярих юм аа. За, тэгээд тэмдэгт мөр гэдэг бол 5 утга байх уу? 5 утга бас байж болно. Тэрийг тэмдэгт мөр гэж бас ойлгуулж оруулж өгч болно гэсэн үг. За, хичээлээр ярих сэдв нь болохоор зэрэг чи яагаад явдгүй? Ямар удаан зэлэг. За, агуулгын хувьд бол ийм юунууд байна. Тэмдэгт мөрийг яаж ашиглах юм? Тэгээд жишээ бодлого, бие дааж бодох бодлого, тэгээд анхааруулга төгсгөлд нь хэлнэ багшна. За, тэмдэгт мөрийн талаар та нар лекц хийсэн учраас тэмдэгт мөр бус одоо юунаас тэмдэгт мөр гэдэг нь юугаараа ялгардаг вүлээ? Юугаараа ялгардаг гэж ярьсан билээ хүмүүс ээ? Тэмдэгт мөр гэдгийг юугаараа тэмдэгт мөрөд нь ялгаатай гэлээ? Таньнэ. Тэмдэгтүүдээс тогтно. Хамгийн зөвсөлд нь юу байна гэсэн үг үү? Энэ слэш тавиад тэг гэвчсэн байгааз. Өөрөөр хэлэх юм бол тэмдэгт мөр C хэлэнд ашиглагдаж байгаа тэмдэгт мөр бүхэн слэш 0 буюу яг энэ тэмдэгтээр төгсдөг. Тэгэхээр энэ тэмдэгтийг тэмдэгт мөрийнхаа уртад оруулж тооцдог. Жишээлбэл юу гэх альма гэдэг үгчлээ тий. Тэгэхээр 6 үсэгтэй. Тийм үү? Тэгвэл 6 үсгийн ард дахиад энэ тэмдэгтээ тооцоод 7 үсэгтэй гэж уртыг нь олох юм бол 7 гэсэн үсэгтэй гэж гаргаж ирэх нь шүү дээ. Ойлгож байна уу? Тийм учраас энэ тэмдэгтийг ямар нэгэн тэмдэгт мөрийг одоо тооцохдоо энийг байгаа гэж тооцож одоо явах хэрэгтэй. Бодлолтондоо ашиглана гэсэн үг байна шүү. За яаж зардлагыг мэдж байгаа те чарайг тэргээ тоглогчийн нэрээ өгöd цэвэрлээ тас тавьчихна шүү дээ тийм үү? За гараас оруулахын тулд ямар утга ашиглах нөгөө процент S ахна шүү дээ. Тийм байгааз процент S. За бид нар өмнө нь бол процент F, процент D гэдэг юм ашигладаг гэсэн тийм үү? F нь болохоор зэрэг бодит тан утга, D гэдэг нь бүхэл тан утга гэдэг гэсэн тийм. Тэгвэл тэмдэгт мөр болохоор зэрэг S болох нь string S болох нь тийм үү? За тэгээ энэ дээр end-ийн тэмдэг ашиглахгүй байна. X-ийн урд end байгааг байгааз. Учир нь яагаад гэхээр мөр бол заагч хусагч гэж үздэг. Заагч төрлө гэж үздэг мөрийг. Тийм учраас яг уу end-ийг ашиглахгүй гэсэн үг байна. За тэгээ хэрэглэгчийн оруулсан текст мөрийг уншихын тулд яг уу энэ gets гэдэг функц ашигладаг. Энийг Эрдэнэтрагш ярьсан байхаа тий? Ярьсан уу? За тэгээд дараагийнх нь тэмдэгт мөрийн уртыг тодорхойлох.
За тэмдэгт мөрийг ашиглаж байгаа тохиолдолд нөгөө толгой файл нь string h гэсэн одоо яг хуу санг дуудах нь шүү дээ, тийм үү? За тэгээд тэр дотроос тэр сан дотор байрлах функцүүдийг ашиглах нь байна. Тэмдэгт мөрөд ажилладаг функцүүд олон янз байгаа. Тэгээд тэр функцүүдийг явах хэрэгтэй. Энд ашиглахын тулд string h гэдэг энэ яг хуу энэ санг дууддаг байна. За жишээлбэл энэ яг хуу string strlen гэх нь тэмдэгт мөрийн уртыг тодорхойлдог функц байна. За тэгээд str cat гэх юм бол яг хуу хоёр тэмдэгт мөрийн уртыг хооронд нийлүүлдэг. Нэг мөр болгодог. Нэг тэмдэгт мөр болгодог юм. Юу байх нь функц гэдэг байх нь өөрөлттэй байх нь. За тэгээд ер нь тэмдэгт мөрийн хувьд бол ямар нэгэн тоон утгыг тэмдэгт мөрийн хэлбэрээр оруулаад тэр тоон утганд явах хэрэгтэй. Утгыг одоо тэмдэгт мөрөөр хийж болох үйлдэлүүдийг ашиглаад ямар нэгэн математик үйлдэл хийж дуусны уртыг олд юм уу яа гэвэл тийм үйлдэлийг хийчихэд дараа нь нөгөө тоон утгаа буцаагаад яг хөө тэмдэгт мөрөж тоо болгоод хөрвүүлээд програмд ашиглах туршлага нэлээх байдаг. Магадгүй одоо юу гэдэг та нар 20-30 оронтой тоо гарнаас оруулахад уртыг олоход юу амаргүй шүү дээ. Тэгэхээр тэрийг хамгийн хурдан одоо уртыг бодож олох одоо боломжтой хэрэгслэлд тэмдэгт мөр болгож хөрвүүлээд тэрийгээ за тэгээд тэндээсээ юуг нь яг хөө уртыг олцохоор зэрэг хэд оронтой гэдэг нь тодорхой гараад ирнэ гэсэн үг шүү дээ. Хэд оронтой гэдэг нь тодорхой болно гэсэн. За ийм маягаар ашигладаг байна шүү. За жишээ нэг хоёр янзаар тайлбарлахаар бэлдсэн. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр эхнийх нь бол яг тэмдэгт мөрийн уртыг олох тэмдэгт мөрийн уртыг олохдоо юу ашиглах вэ гэхээр давталтын операторыг ашиглана. Дараачих нь арга нь болохоор зэрэг тэмдэгт мөрийн одоо яг функц ашиглаж болдог. За ийм хоёр арга бодож үзэх гээд байна. За энэ угаасаа юун дээр байгаа өнгөрсөн жил миний бэлдсэн лекц жишээ байгаамаа. Тэгээд энэ Moodle дээр байгаа доо та яг би ямар ч гэсэн тайлбарлаад өгчэй гэж бодож байна. За тэгээд текст гэдэг нэртэй max бол яг max size гэсэн хэмжээтэй байх нь. За тэмдэг төрлийн утга авах массив хэлбэрээр зарлж өгч чинь тэмдэг төрлийн өөрөөр хэлэх юм бол текст гэсэн массивын элементүүдийн авах утгууд нь тоо биш тэмдэгтүүд байх нь. Тэмдэгтүүдээс ямар утгууд орох вэ хөгтүүдээ? Тоо бас өөрөө орж болно. Гэхдээ тэрийг тоо гэж ойлгодгүй тэмдэгт гэж ойлгох нь шүү. Компьютерийн гаран дээр 256 ширхэг тэмдэгт компьютерийн гараар төрсөлж байгаа. Тэд нар бүгд явах хэрэгтэй тэмдэгт гэж үз. Тэдний бүгдийн тэмдэгт гэж үзэж болох нь байна. За тэгээд int length гэдэг функц ашиглан тэр нь болохоор зэрэг тэмдэгт мөрийн уртыг олоод тэр length гэдэг хувьсгчд яг хадгална гэсэн үг. Урт гэдэг чинь ямар нэгэн тоо утга үр дүнд гарна гэсэн үг шүү дээ юм уу? За str гэдэг нь болохоор зэрэг текст заагч төрлийн утга байна. Заагч төрлийн утга. За тэгээд count болохоор зэрэг тэмдэгтийг тоолох байх нэ. За тэгээд энэ бодлогыг бодохын тулд яах вэ гэхээр зэрэг оролтын одоо мөрийн нийт уртыг олох жишээг бодохын тулд яах ёстой юм бэ гэхээр мөрийг сүүлийн тэмдэгт хүртэл давтдаг ба давталтын тоогоор тоолоорын хувьсгч явах ёстой нэмэгдэнэ гэсэн үг байна шүү дээ тийм үү. За тэгээд мөрийн уртыг олох одоо тайлбарын доор харуулсан байна. За нэгдүгээр яах ёстой гэхээр хэрэглэгч гараас тэмдэгт мөр оруулж хувьсгчд хадгалах нь. За тэгээд тоолоорын хувьсгчийн утга нь эхлээд 0 байх ёстой шүү тийм үү. Тэгээд тэмдэгт мөрийн тэмдэгтийг тоолоод тоосон утгуудаа энэ дээр яг хадгална гэсэн үг. За тэгээ 3-р нь яах юм гэхээр тэмдэгт мөрийн бүх тэмдэгтийг эхнээс нь дуустал нэг үрчлэн унших үйлдэлийг юугаар хийх вэ гэхээр нэг for гэдэг тоолортой давталтын операторыг ашиглах нь байна. За тэгээд ямар болтолд давтах юм бэ гэхээр энд байна те текстийн утга нь энийг яах ёстой тэнцэхгүй болтол. Энд тэнцүү байх юм бол яах ёстой зогсчих нь шүү дээ тийм үү. Энэ тэнцүү биш байх юм бол давтаад л гэсэн үг байна. За ингэж одоо унших үйлдэлийг текстийн нөгөө нэг массив дотор текст гэдэг массив доторх элементүүдийн бүх утгуудыг одоо элементүүд буюу нөгөө текст чинь тэмдэгт мөрийн утгыг нэг нэгээр нь уншина гэсэн үг байна шүү дээ. За ингэж унших үйлдэлийг давтах бүрдээ тоолоорын утгыг нэгээр нэмэгдүүлж count гэдэг хувьсгч тоолж авах нэ. За программын код нь энд байна. За энд шинээр биднэрт орж ирсэн юм юу вэ? Define гэдэг энийг бол өмнөх бид нэр жишээн дээр ашиглааг баха. Юун дээр лекцэн дээр л яригдсан бах уу? Define гэхээр зэрэг
max size гэдэг үгийг дайрлах тоолн тэр max size гэдэг үгийг 100 гэсэн утгаар сольж ойлгоно гэсэн үг. Тэгэхээр зэрэг текст нэртэй массив бол тэмдэгт мөр төрлийн тэмдэгтүүд авна. Тэгтээ хамгийн ихтэй ягсны 100 тэмдэгт авах нь. За тэгээд и бол давталтын параметрын хувьсагч. За count-ыг түрүүн тайлбарлсан. За тэгээ ямар нэгэн яг уу тэмдэгт мөр оруулагч. Тэгэнгүүт тэр тэмдэгт мөрийг gets гэдэг функц ашиглаж унших нь байна. Scanf биш gets гэдэг функцийг ашиглах нь шүү энэ удаад. За тэгээд одоо яах ёстой гэхээр зэрэг эхлээ түрүү өмнөх хэсэг бол гарнаас хувьсагчаа зарлаад тэмдэгт мөрийнхөө хувьсагчийг зарлаа. Тэгээд тэрийг гарнаас унших яах ёстой үйлдэлийг тодорхойллоо. За одоо эндээс яах вэ гэхээр зэрэг энэ 14 дугаар мөрнөөс эхлээд тэмдэгт мөрийг нэг нэгээр нь уншигдсан утга болгон дээр юуг яах вэ? Тоолоор утгыг нэгээр нэмэгдүүлж байна. За ингээд хэдэн утга уншигдваа гэдгийг нь count гэдэгт уншаад өгчих учраас нээлт яах ёстой. Энэ тэмдэгт мөрийн урт нь тэдний ширхэг тэмдэгт байна гэсэн текстийг яах ёстой хэвлэнэ. Эхлээд текстээ хэвлэнэ, текстийн ард нь энэ тэдэн тэмдэгттэй гэсэн текстийг хэвлэнэ шүү дээ, тийм үү? За ингэж яах нь. За энийг хэдүүлээ хийж үзэх үү? За та юугаар C-г ачаалцсан мэт хөгтүүд ээ. За тэгвэл C дээр хийж үзье. За C дээр хийж үзье. C дээр хийж үзээд. За C дээр хийж үзэнгүүтээ одоо юу вэ? За эхнээс нь зэрэг хийгээд явах хөгтүүд ээ. Тэгээ агшаа. За тий. За тэгээд project 11-ийн 1 гэд нэр өгчий. Окей. 1. За тэгээд энэ дээр бид нэр юу их өгөхөр зэрэг за эхний толгой файлууд бол хэвээрээ байна. За тэгээ энэ дээр бид нар юу нэмж авна гэлээ? String ашиглана. За нөгөө биднэрт чинь define гэдэг юу нэмсэн тийм үү? Define ашиглаад юу авч хөхөр max size гэсэн өсөж бодвол яах вэ? 100 гэсэн тэмдэгтийг авна. За энэ ямар учиртай юм бэ гэхээр зэрэг тэмдэгт мөрийн хамгийн их утга max size of string тэмдэгт мөрийн урт. За тэгээд бид нэр үндсэн одоо кодн дотроо юу зарлаж ирэх вөхөр зэрэг за нөгөө тэмдэгт мөрийнхаа юуг яах вэ? Массива зарлаж ирэх тэмдэгт мөрөө зарлаж ирэх тийм ээ. За text гэсэн юу авна? Юу лээ? Массив авна. За тэгээд энэ нөгөө max size авна шүү дээ тийм үү? 100 гэсэн тэмдэгтийг хамгийн ихтэй авна гэсэн үг. За тэгээд энэний дараа ямар хувьсалт зарлах вэ гэхээр зэрэг нөгөө параметрийн утгаа зарлана. За тэгээд энэний ард ашиг юу зарлах юм гэхээр зэрэг count тоолор нөгөө тоолоороо юугаар авч гин үү? Давталт ашиглаад уртыг олгож байгаа учраас тоолорыг ашиглаж байна. За одоо энэ дээр юу хийх юм бэ гэхээр зэрэг printf за тэмдэгт мөрөө ямар нэгэн тэмдэгт оруулна уу гэсэн текстийг өчье тийм үү? За тэмдэгт мөр болно гэчихлээ. Болно. Тэгээд одоо энэний дараа gets гэд функцийг ашиглана. За энэ функцээр болохоор зэрэг text гэсэн хувьсгчийн утгыг уншнаа л гэсэн үг.
За тэгээд тэрний дараа юу их хөхөр зэрэг одоо бид нар нөгөө давталтаа зарж хэвчээ тийм үү? Давталтанд for гэдэг операторыг ашиглаж байгаа. Параметртэй давталтыг за и тэнцэх нь хэдээс эхлэх нь 0-аас эхлээд явна. За тэгээд энэ хэд хүртэл явах юм бэ гэхээр зэрэг text гэдэг массивын утга нь энэ и-ийн утга нь яг хөхөр тэнцүү биш байвал одоо энэ slash-ийг юу гэлээ? 0 гэдэг хөрөө зэрэг мөрийн төгсгөл хүртэл явна л гэсэн үг. Тэгээ хэдээр нэмэгдэх юм? Энэ бол нэгээр нэмэгдэнэ. За тэгээ энэ дотор бид нар юу хийх юм бэ гэхээр нөгөө давталтын блокоо зарлж өгнө. Давталтын блокын дотор хэн юм хийх юм бэ гэхээр зэрэг нөгөө тэмдэгтээ нэг үрчлэн уншиж байгаа уншаад унсан тэмдэгтүүдээ яах гэсэн нэг үрчлэн яах гэсэн юм бэ? Тоолно гэсэн үг. Тоолрох утга нэгээр нэмэгдүүлнэ гэсэн үг байна шүү дээ, тийм үү? За ингээд тоолоод дурслаа. Давталтын бүх юугаа уншаад дуусгаар тэмдэгт өөрийнхөө бүх утгуудыг уншаад дуусчингууд үр дүнгээ хэвлэх хэрэгтэй, тийм үү? Print f за энэ дээр юу хийх юм бэ гэхээр зэрэг length of гэх юм уу урт нь тэмдэгт бүр за монголоор хичээл та тэмдэгт мөрийн урт за энэ дотор юу тавьчихлах юм гэхээр эхлээд нөгөө тэмдэгт мөрөө төрчгөр нь хэвлэе л та. Тийм ээ, тэмдэгт мөрөө төрчгөр нь хэвлэнэ. Тэмдэгт мөрөө хэвлээд за энэ тэмдэгт мөрийн тэмдэгт мөрийн урт тэнцүүгээд энэний ард юу хэвлэх юм? Уртын хэмжээг хэвлэнэ. Олсон уртын хэмжээг хэвлэнэ гэсэн үг тий. За тэгээд энд ихэнх хэвлэгдэх гэхээр text хэвлэгдэнэ. Тэрний ард count нөгөө уртын хэмжээг хэвлэнэ гэсэн үг. Ингээд энийг хэвлэлчлээ. Тэгээд return. За ингээд болж ш тийм үү? За бичээд дууссан хүүхдүүд ээ. Код шигээ дуусчоо. Дуусчихсан гэсэн. За, ажлуудад үзэж байна уу? За, дуслаа. Болж байна уу? Алдаа өгч байна уу? Main 11-1 гэдэг өгчий. За. За, алдаа өгөөгүй. За, энэ дээр тэмдэгт бүр оруулна уу гэж байна тийм үү? За, энэ дээр юу гэдэг ичих хөр зэрэг лабораторийн хичээл гэхэд текст өччихье. За ингээд өгөнгүүт яа хэлэхгүй байгаа. За энд яагаад хэвлсэнгүй? Энэ дээр бас оруулна уу гэж жоохон зай авъя. Ингээд. За. Энэ яагаад хэвлэхгүй байгаа юм бол? Хэвлдэггүй шүү. Count гэдэг үгийг бичсэн биз дээ. Text гэдэг юм бичсэн биз дээ. Бичсэн шүү дээ. Энэ тэгтээ тэнцүү. Cat 6. Энд нөгөө юугаа бичих болоод ингэж байна уу?
За энд энийг уншдаггүй. Юу болчихв? Энд чинь нэгээр тэгтэл энцээ өгөөд өгчөө үсттэй. Энийг танихгүй байгаа мó. Нөгөө тийш нь харуулаад тавьчихъя. Тэмцлийн буруучсан биш. Одоо зөв. Би нөгөө слэшийг буруу хардаад тавьсан юм шүү хөлтүүдээ. Энэ харж байна уу? Slash for i тэнцэх нь 0 гээд цэгтээ таслал text i тэнцүү биш. Тэгээд slash 0 гэдэг нөгөө буруу тийш харсан slash тавьсан байна. Энийг засаа тавьчаараа хөлтүүдээ. За одоо тэгвэл үзье. Лабораторийн хичээл гэдэг үг үчлээ текст үчлээ. Тэгэнгүүт лабораторийн хичээл тэмдэгт мөрийн урт нь 20 гинэ. Зөв үү? 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 зөв байна. Гарч яана та нар? Бодлого чинь? Гарч ийн. За зүйтэй. За тэгээ өөрийнхөө нэрийн уртыг шалгаад үзэж болно. За ингээд альма тэмдэгт мөрийн урт нь 6. За ингээд ийм хэлбэрээр тооцож үзэж болно шүү дээ, тийм үү? За нэг ихний арга нь энэ байх нь тий. Одоо энэ одод нөгөө давталт бид нар ашиглалаа шүү дээ. Тэрийг ашигласан. За тэгэнгүүт 2 дахь хэлбэр уу нөгөө юу ашиглана? Тэмдэгт мөрийн урт ашиглая. Уртыг олдог юу функц ашиглая. Тэгвэл бид нар тэнцээ юу хэрэггүй вэ? Тэмдэгт мөрийг орууллаа. Тэгээд хэн байх юм уу? Энэ давталт байх юм уу? Байхгүй. Шууд байхгүй. Энэ дээр юу байж болох вэ гэхээр зэрэг i-гийн оронд length гэдэг хэсэг авчий. За тэгээд юу хэрэггүй штэ. Давталт энэ нөгөө тоолоор хэрэггүй. Энэ тоолоор хэрэггүй. За одоо энэ дээр бид нар юу хийж болох юм гэхээр зэрэг шууд length тэнцэх нь гээд одоо энэ дээр len нөгөө функцийн урт ордог strlen гэдэг функцээ бичлээ. Хаалтан дотор нөгөө текстээ өгч шүү дээ. Ингээд л болоо. Тэгээ үр дүнд нь энэ текстийн урт нь гээд length гэдэг count-ийн оронд хэнийг хэвлэх вэ? Length-ийг тавьчихна. Ингэж л гарах хэрэгтэй. За энийг хадгалъя. Saves гээд main 1-ийн 11-ийн 2 гэрээ нэр өгье. За одоо ажиглуулад үзье. Компиляц хийчлээ. За яг адилхан бодогдох хэрэгтэй гарч ирэх хэрэгтэй түрүүн. За би нэрээ бичлээ. Anchor уртан 6. Яг адилхан байгаа үстэй. Болж байна уу хөөе? Багшаа. Хийж чадсан уу? Багшаа. Болж байна. Алдаа өгөхгүй байгаа үстэй хөөе. Сонсож байна багшаа. Багш нөгөө займаа абл зэрэг нь тоолохгүй үстэй. Зөвхөн тэмдэгчүүд тоолно шүү дээ. Зайгаас нь. Зай бол тэмдэгцийн уртад ордыг. За. Тий. Нөгөө одоо чи текст бичлээ шүү дээ. Бичингүүтээ 2 3 үг бичлээ шүү. Тэгвэл бичсэн үг болгоно чи хооронд зайг авдаг. Тооцно. Зайг нөгөө тоолохгүй болгож болдог тий. Болно. Тэгвэл тус нь нөгөө юуг нь олоод линкт уртуудыг нь олоод хооронд нь нэмчиж болно. Зайг нь тооцохгүйгээр уртыг нь олно гэвэл. Хэрвээ зайд арилдах юм бол тэрийг яах вэ? Алгасаа дараагийн тэмдэгтээр шилж нэгэ зааж өгөх хэрэгтэй. Зайг ч одоо тэнцүүлэн чадахгүй. Тий. За ийм хэлбэрээр тооцно гэсэн үг. За хүүхдүүд бүгдээрээ хийгээд дуусчихсан уу хүүхдүүд ээ? Артемэ. Дууссан багшаа. Яасан та ямар жавхаа муутай байх юм? Дуу муутай. Өнөөдөр яасан бэ? Ядраад байна уу?
Карантинд ядраад нөө зүгээр ижиж л ядраад байгаа. Харин тийм асуудал байна л да. Тэгэхээр яг гадаа гарч болно гэвэл нь гараад л үгүй болохгүй ч гэсэн гарах хэрэгтэй байна. Ядаж байраа хэд тойрд юм яа тий хашаага хэд тойрд юм хашаа дотроо нөгөө байранд амьдрдаггүй хүүхдүүд бол гадаа гарах шанс байгаа хэл та хашаа дотроо орж гараад байх. Тэрнээс биш байранд амьдрдаг хүмүүс амаргүй байна уу? Амьдрах утгаа алдаж байна гэж. Багш намайг тэгээд таастай. Тэр өөрийнхөө орн зүгээр л 100 хүчиж болно шүү дээ. Тэгээ заавал define болно шүү дээ болно. Ялгаагүй. Max size яг define гэдгийг ашиглаж үзэж байгаа жишээ байгаа байхгүй энэ. Тэрнээс биш юуны хувьд ялгаагүй яг адилхан болно. Зүгээр 100 гэж бичсэн ч л болно. Түрүү нөгөө length аваад байгаас тэ өмнөх энэ хоёр жишээ зүгээр ингээд length-ээр аваад байж болдгоо юм уу? Болно. Length-ээр аваад шууд ганц энэ хоёр аргын алийг ашиглаж болно гэсэн үг байхгүй юу? Гэтэ ер нь length гэдэг функцийг мэдэхгүй бол ингэж хийж болно. Гэт давталт ашиглаж болно. Давталтыг ашиглахгүй length-ийг мэддэг юм бол давталтыг ашиглаад авах шаардлага байхгүй. Одоо жишээлбэл заавал тоо байх албагүй шүү дээ. Хэдэн орондоо тоо болох вэ гэдгийг бодож болно шүү дээ. Тэгвэл тоо утгад оруулна уу гэж болно тийм үү? За юу гэдгийг энд тэмдэгтүүдийн оронд багшны дээр засаад үзүүлээ. Тоо утгууд оруулна уу гэх тийм үү? Тэгээд тоо утгын оронгийн тоо тий оронгийн тоо тэдгээд хэвлчих болно. За жишээлбэл ингэж хийж үзье л та. Тэгэнгүүт одоо гарнаас бид нэр тоо оруулъя л та. За ингэж 9 10 11 12 15. За ийм 15 тоо оруулаа. Тэгэнгүүт энэ тоо утгын оронгийн тоо 18 гэдэг 18 орон гараад ирчих واخхой. Тэгвэл энийг тоо гэж ойлгохгүй одоо энэ тоог бид нар яах вэ дараа нь одоо гарнаас оруулсан gets text гэдэг хурцаар олцсон утга шүү дээ. Энийг тоо болгож ашиглая гэвэл нь буцаага тоо руу хөрвүүлдэг функц ашиглаад тоо болгочих хэрэгтэй. Тэгээд тэрэн дээр математик үйлдэл үүсгэж болно. Ийм олон оронтой тооны оронгийн тодорхойлохын тулд яг үхээр зэрэг шууд length-ийг ашиглаж болдог байхгүй тэмдэг мөрийн уртыг. За ийм нэг юу байна? Боломж байна. За дараагийн жишээгээ ярих уу? Тэгээ агшаа. За дараагийн жишээ. За гарнаас оруулсан тэмдэгт мөрөн дотор байрлах давтгалж байгаа үсгийг устгаад яг өөрчлөгдсөн мөрийг хэвлэнэ гэсэн үг. За тэгээд энд юу ашиглах юм гэхээр зэрэг давталтын оператор massive функц бичих аргуудыг ашиглана. За энэ дотор юу байх нь вэ? Нөгөө str гэдэг нэртэй massive ашиглах нь байна. Тэмдэг төрлийн утга авах massive байх нь байна. За remove duplicates гэдэг функц ашиглах нь байна. Ийм функц бичих нь байна. За remove all гэсэн бас нэг функц байх нь байна. За тэгээд нөгөө max size-ийг тэмдэгт мөрийн хамгийн урт тэмдэгт мөрийнхээ хамгийн одоо уртын хэмжээг нь хамгийн их тэмдэгтийн уртын хэмжээг яг зааж өгч болно. Max size 100 гэдгийг тодорхойлж өгөх нь байна. За тэгээд энэ юу болохоор зэрэг хоёр функц бичих нь шүү. За хоёр функц дотор юу байх юм гэхээр зэрэг str гэдэг нэртэй загч төрлүүд ашиглах нь байна. За тэгээд энд эхнийх нь болохоор зэрэг нэг аргументтэй функц нь void юу remove duplicates гэдэг нь за remove all гэдэг нь болохоор зэрэг яг str гэдэг загч төрлийн хувьсагчтай за дунд нь remove гэдэг нэртэй тогтмол тэмдэг төрлийн утга юу хувьсагч тэгээд int гэдэг индекс төрлийн юу индекс гэсэн нэртэй бүхэл тан төрлийн юм одоо яг аргументтай 3 төрлийн аргумент агуулсан функц бичих нь шүү энэ дээр 3 өөр төрлийн аргумент агуулсан. За энийг сайн анзаараарай тийм ээ. За тэгээд өөрөөр хэлбэл энэ юу хийх юм бэ гэхээр оролтын мөрний давтагдсан тэмдэгтийг устгах одоо код бичих нь шүү дээ.
одоо юу гэдэг 2A ч юм уу 2B ч юм уу одоо юу гэдэг те ямар нэгэн заавал өсөг байхалгүй хоёр ижилхэн тоог одоо хоёр ижилхэн л гэж үзэх нь шүү дээ. За тэгэхээр хэрэглэгч гараас яг уу тэмдэгт мөрийг STR гэдэг хувьсгчаар дамжуулж одоо оруулахад програм унших нь байна. За тэгээд хоёрдугаар нь болохоор тэмдэгт мөрийн утгуудыг яг уу мөрийн эхнээс нь мөрийн төгсгөл хүртэл давталтын оператор ашиглаж унших нь. За түрүүчийн жишээг ашиглах нь шүү дээ. Эхний жишээний шин дээр хэрэглэсэн одоо юг аргыг ашиглах нь байна тийм ээ. За тэгээд мөрийг эхнээс нь төгсгөл хүртэл уншихдаа ижил тэмдэг таарлах юм бол уг тэмдэгтийн байрлал дараагийн тэмдэгтийг оруулж байрлуулна. Өөрөөр хэлэх юм бол аав гэдэг үг бай тий. Тэгэнгүүт 2A байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр 2A дайралтангууд 2A-гийн одоо оронд яг хуу давтгалд байгаа тэмдэгтийн 2 дахь A-гийн оронд юу гэх вэ? B үсгийг урагш нь оруулаад V урагш нь оруулна гэсэн ав болгоно гэсэн үг байна шүү дээ. Урагш нь оруулж тавина гэсэн үг байна. За ийм хэлбэрээр ажиллана гэсэн үг байна. За програмын хувьд яг хуу за бид нар нөгөө функц яаж бичдэг вүлээ тэр аргаараа бичсэн байна. За энэ дээр эхлээд бид нар юу байдаг вүлээ? Нөгөө юу ашигладаг штэ. За энэ дээр нөгөө 4 5 дугаар мөрөн дээр функцийнхаа прототипийг тодорхойлж өгдөг. За энийг бол түрүүчийн хичээлүүд дээр бид нар нэлээд хэд ярьсан. Бидалтай ажиллаарч ярьсан, юугаарч ярьсан байгаа. За тэгээд энэ эхнийх нь болохоор зэрэг ганцхан хувьсгчтай гэж түрүү ярьсан тий. Дараачих нь болохоор ганцхан аргументтэй, дараачих нь 3 аргументтэй. 3 аргумент нь 3 өөр төрөл авна гэж ярьсан байгаа. За тэгээд үндсэн функц эндээс эхэлж байна. Тэмдэгт мөрөө гаднаас унших нь байна. Гаднаас уншихын тулд str гэдэг одоо энэ массивт тэмдэгт төрлийн одоо массивыг одоо яг энэ хувьсгчид гарнаас утгыг оруулж өгөх нь байна. За тэгээд одоо яг оруулсан текст чи эхлээд явах хэвээр хэвлэнэ. Яг оруулсан байдлаар нь хэвлэж байгаа. Нөгөө ижилхэн тэмдэгт дайралтахад устгааг байгаа. 11-р мөрөндөө гарнаас оруулсан текст чи буцаага хэвлэнэ эхлээд. Тэгээд дараа нь remove duplicates буюу давтагдсан тэмдэгтийг устгах функцийг дуудана гэсэн үг. За энэ функц руу явахаар зэрэг энэ штэ remove duplicates гэдэг энэ функц энэ мөрлөө 16 дугаар мөрлөө өсөрнө гэсэн үг байна штэ. Тийм ээ 12 дугаар мөрнөөс шууд өсрөөд 16 дугаар мөрөнд очино. 16 дугаар мөрөнд очингуудаа юу хийхээр зэрэг тэр юуны мөрийн төгсгөл болоогүй байвал давтаад бай гэсэн үг хийж штэ. Мөрийн төгсгөл болоогүй давтана. За тэгээд энд юу харагдаж байгаа шиг өнөختөө remove all гэдгийг өөрийн дахиад дотор нь дуудсан байгааз юу өөр функц дуудсан байгааз remove all гэдэг функц тэр нь юу гэдэг байгаа юм бэ гэхээр зэрэг тэмдэгт мөрөө уншаад тэгээд тэр тэмдэгт мөрийн яг мөртөө ижилхэн юу байна уу? Ижилхэн утгыг олж ийн гэсэн үг шүү дээ. Тэр тэмдэгт мөртөө ижил утга нь олдчихвэл дараагийн тэмдэгтийнх нь байрлал руу шилжиж ийн гэсэн үг. Дараагийн байрлал руу шилжиж ийн гэсэн үг. Тэгэхээр зэрэг яг ижилхэн утгад олдвол тэр дараачийн утгаа устгаад яг стер гэсэн тэмдэгт мөрөнд дэх одоо давтагдсан тэмдэгээ устгах гэсэн үг. За тэгээд дараагийн юу тэмдэгт рүү шууд шилжиж байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгээд 21-р мөрөн дээр очингуудаа програм яаж ажиллах юм гэхээр бас өсрөөд яах хэвээр энэ remove all буюу энэ 26-р мөрлөг өсөрнө гэсэн үг. Нөгөө функц дотор дахин функц дуудсан байгаа гэдгийг анзаараарай. Функц дотор дахин функц дуудсан байна. За тэгээ энэ дотор юу хийх юм бэ гэхээр зэрэг энэ мөрийн төгсгөл болоогүй байдлын үйлдэл давтана. За тэгээд энэ str index гэдэг энэ индекс дээрх энэ тухайн индекс дээрх тухайн байрлал дээрх утга нь дараагийн утга нь өмнөх утгаа тэнцүү байвал гэсэн үг шүү дээ. Энэ дараагийн индекс гэдэг дээр нөгөө анзаарсан биз та нар буцаад 21-р мөрөн дээр чи хараа E-р мөр за E тэнцэх нь 2 байвал E дээрх нь 1 гэдэг чинь 3 энэ дараачийн элемент нь 3 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 3 дахь 2 дахь элемент болон 3 дахь элемент хоёр хоорондоо тэнцүү байвал гэсэн үг шүү дээ. 2 дахь элементийн утга 3 дахь элементийн утгаараа тэнцүү байх юм бол гэж юм тийм үү? За тэгэх юм бол тэр давтцаж байгаа элементийн дугаарыг хадгалаад авчихна E дотор. За хадгалж авчаад тэгээд тэр E маань мөрийн төгсгөл биш байх юм бол энийг давтах нь штэ. Тэр байрлал дээр дараачихын тэмдэгтийг одоо 2 дугаар байрлал дээр 3 дахь тэмдэгтийг урагш нь байрлуулж яах гэсэн үг байна штэ. За ингээд дараагийн элемент төрөөр шилжингүүт буцаад явах хэвээр дараагийн утгыг ингээд гихмишлэнгээр бүгдийг шалгана гэсэн үг.
За хэрвээ энэ нөхцөл биелэхгүй бол дараагийн одоо юу нэр ижил тэмдэг байхгүй бол гэсэн үг шүү дээ. Ижил тэмдэг дараагийн тэмдгийг нь тэрний дараагийнхтай жишнэ. Хвшлэнгээр энэ үйлдэлийг яах хэвээр жишээд юуг нь яах вэ? Ижилхэн тэмдэг бол тэр байран дээр нь ардлынхаа нутгийг урагшин шилжүүлээ байрлуулж чинь л гэсэн үг. За ингээд энэ одоо функц дуудагдаад ижилхэн утгыг устгачингууд програмын удирдлага яах вэ? Хаашаа шилжих юм? Энэ 13 дугаар мөрөн дээр шилжинэ. За тэгээд 13 дугаар мөрөн дээр нөгөө яг давтагдсан тэмдэгийн 2 дахь тэмдгийг устгаад 2 дахь тэмдгийн ард байсан утгыг урагшин шилжүүлээд хэвлсэн тэмдэгт мөрөө буцаагаад дэлгэсэн хэвлэж байгаа гэсэн үг. Энэ юусэн ингэж л ажиллана. Зарчмын хувьд ингэж ажиллана гэсэн үг. За та хэд энэ яриг ойлгоо миний ярьсан сая тайлбарсан тайлбарыг ойлгосон уу? Үсэ. Ойлгоо миний сая ярьсныг. Байна уу? Багшаа тэр нөгөө 21-р мөрөөс нэг евро функц руу бутаж байгаа шүү дээ. Тий. Тагшаа юугаа харуул та юу лээ? Хойдлын тэр юугаа. Одоо эндээс 21-с 26 руу за. За энэ рүү шилжлээ. Тэгээд за тэгвэл ийшээ ингэ шилжингуут нь юу яах юм? Одоо нөгөө ингэж адилхан юмнуудыг устгахчихж байгаа шүү дээ. Тэгээд дараачийн руу шилжингуудаа энэ дээр болохоор юуг нь уншаад байгаа юм гэшээ. Одоо 26-аас нь 26-аас эхлээд байна шүү дээ тий. Эндээс эхлээд энэ 26-гийн аргумент шүү дээ. Remove all гэсэн энэ функцийн хаалтан дотор байгаа аргументын утганд тэр odd 50 стер гэсэн байгааз pointer төрлийн стерийн оронд юу орж иж байгаа юм бэ гэхээр зэрэг нөгөө стер гэдэг тэмдэгт мөрийн маань утга орж иж байгаа. Яг уншигдж байгаа тэмдэгт мөр маань. Тэгээ тэр орж ирнэ заа юу тэмдэгт мөрнө. За тэгээд тэр тэмдэгт мөрөн дотроос юуг нь авах гэхээр зэрэг яг тухайн зүгээр гэж жишээлбэл нэг гэж аав гэдэг үг авлаа шүү дээ тийм үү. Тэгвэл аав гэдэг үгний хамгийн ихний тэмдэгт нь тэнцэх нь яг хэвээр мөрийн төгсөл болоогүй үлгээд нэг 29 дугаар мөрөндөө шалгаад байгаа зэн тэгэхээр мөрийн төгсөлд очиагүй бол энэ үлийг татна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр игийн утга нь магадгүй найдаас ихэлсэн байр гэж үзье тийм үү. Найдаас ихэлсэн 0 дугаар байрал дээр байгаа гэсэн үг. Тэгвэл 0 дугаар байрал дээр байгаа утга нь болохоор зэрэг чүү ирмүү гэдэг дээр уншигдана гэсэн үг. Эвсэг үсэг уншигдана гэсэн үг. За тэгвэл индекс гэсэн юу шүү дээ тэр байрлал дээр болохоор зэрэг дараагийн утга нь байгаа үстэй. Тэр одоо түрүүний тэр 21-р мөрөн дээр болохоор зэрэг энэ 21-р мөрөнд хараа эстер гэдэг чинь тэмдэгт мөр чинь эстер гэдэг чинь хамгийн ихний мөрний чинь утга. 0 дугаар мөрний утга. Тийм үү? За тэгэнгүүтээ 2 дугаар мөрний дугаарыг өгсөн байгаа шүү дээ. 2 дахь элементийн дугаарыг тэнцэх нь 0 байсан бол 1 болно үстэй. Тэгвэл саяын юун дээр очихоор зэрэг саяын одоо энэ функц дээр очихоор зэрэг чүү ирмүү гэдгийн оронд үсэг байгаа гэдгээ тэгэнгүүтээ 2 дахь байрлалыг нь бас яг 1-р байрлалыг нь уншиж гэсэн үг ш. Тэгэнгүүт энэ шалгаж тэр 1-р байрлалын утга нь мөрийн төгсөл болсноо болоогүй. Тэгэнгүүт тэр 1-р мөрний утга маань 0 дугаар мөрний 1-р элементийн утга 0 дугаар элементийн утгаар тэнцүү юуг шалгаж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэнцүү байна л да гэдэг үгний хоёр хэсэг хоорондоо. Тэнцүү болонгууд нь тэр тэнцүү байгаа элементийн утгыг гэдэг хоос гэж хадгалаад авчиж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл 1 гэдэг дугаарыг хадгалаа. Тэгээд тэрийг яг уу тэр 1 гэдэг дугаар дээр дараачихын элемент буюу дээр нэмэх 1 гэдэг чинь хэдий 2 гэсэн утга болно үстэй. 1 байсан 1 дээр нэмэхээр 2 болно тийм үү? В үсэг уншигдана гэсэн үг. Тэгвэл В үсгийг тэр 2 дахь байрлал буюу 1 дээр байрлуулж байгаа л гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр нь устчихж байгаа байхгүй юу? Яг энэ хэсэг хийж байгаа байхгүй энэ. Энэ садад байгаа хэсэг нь устгаад байгаа хэсэг нь ерөөсөө энэ. Хэрвээ биш бол тэр 40-р мөрөн дээр хэрвээ биш бол гэж хагаад энэ нөгөө тэнцүү биш бол нөгөө тэмдэг биш бол индекс нэгээр нэмэгдүүл гэсэн үг. Нэгээр нэмэгдээ дахиад ингээд
Ингээд яваад Дараагийн утгыг харав. Одоо шийдэл бид нар 0 дугаар утгыг үзсэн шүү дээ. 0-ыг нэгтэй жишээд ижилхэн бангууд нь 2 дахь утгыг нь урагш нь оруулчлаа шүү дээ, тий? Хэвээр тийм биш байсан бол дараачийн элементийг шалгах байхгүй юу? Дараачийн элементийг шалгаад тэр нь юу 2 дахь элемент маань тэрний дараагийнхаа элементтэй тэнцүү юуг шалгаж байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Ойлгочлаа. Тий. Тэгэх юм бол дараачийн 2 магадгүй юу наадам гэдэг үг байсан гэж үзэл да, тийм үү? Тэгвэл эхнийх нь бол уншигдаад өнгөрчин, 2 дугаар нь болохоор зэрэг А байна те. Тэгэнгүүтээ дахиад 2 дахь элемент нь бас дахиад А байгаа зү. Тэгвэл эхний хоёрыг шалгангууд тэнцүү биш байсан юм чинь алгасаад шууд яг уу нөгөө наадам гэдэг үгний энийг нь алгасаад 2 агаад дараа нь харьцуулна гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэр хоёрыг сальжлаа шүү дээ. Урагшилж наадам болчихсон тийм үү? Тэгэнгүүт тэр дараачих нь Д-ийн А-гийн Д-тэй харьцуулна. Тэгээд тэнцүү биш юм чинь тэрийг шалгахгүй юу? Устгахгүй. Тэгээд Д-г А-тай харьцуулна дахиад бас тэнцүү биш юм чинь урагшин шилжүүлэхгүй. Өөрөөр хэлбэл 36 дугаар мөрний ажил хийгдэхгүй гэсэн 36 37 хийгдэхгүй гэсэн үг байхгүй юу? За тэгээд эм өсгөн дээр АМ2-ыг шалгахаар бас тэнцүү биш юм чинь бас тэр үйлдэл хийхгүй. Тэгээд наадам гэдэг үгний төгсгөлд нөгөө /0 чинь байгаа шүү дээ. Мөрийн төгсгөлд /0 байгаа юм чинь тэр 0 нь яах юм? Юу мөрийн төгсгөл болчихж байгаа учраас дахин шалгах шаардлагагүй. Тэгээд програмаас гарчиж байгаа байхгүй юу? Энэ функцээс удирдлага нь үндсэн одоо функц рүү main функц рүү шилжээд дараагийн хэвлэх үйлдэл 16 дугаар мөрний дараагийн мөрлөө шилжээд үйлдэл хийгээ явчих байгаа гэсэн үг байхгүй юу? Хэдэн нэг яг өөрөөх нь үүрэг оногдонгод тэр мөрлөгөө өсрөөд үйлдэл хийгээл буцаа явчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Багшаа. Тэр нөө үр дүн байгаа зү. Тий. Тэрэн чинь тэгээд нөгөө хариу нь дунд гэж гарахгүй юм шиг нөгөө сүүлийнх нь угаас нөгөө нэг цугтаа байхгүй юм байж. Д үсг нь яагаад хаягдчихв? Тэр Д-г нь аваагүй тий. Юун дээр үү? Үрдэн дээр үү? Цугтаа зэрэг оршоогүй л юм чинь байх ёстой тий. Дистаралаа дөө. Тэгээд нөгөө юу яатсан бэ? Мөрийн төгсөлд Д-г нь хэвлээгүй тий. Тэгтээ нөгөө Д-г шууд ижлэгэн утга олдонгууд аваагүй л орхисон байна л да. Энэ шууд автоматар дистаралсан биш ч гэсэн ижлэгэн үсгнүүдийн нэг нь устгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нэ чи жоохон алдаатай бодохгүй. Тийм үү. За хийгээд үзье. Тэгээ одоо шивэд үзэх үү хэдүүлээ? Зөв юм шүү. Адилхан болохоор наваагүй юм шүү. Тий, адилхан болохоор наваагүй. Тэгтээ дистаралсан гэж яриаггүй хаа. Давтагдсан тэмдэгтийг устгах штэ, Янжаа. Би нөгөө нэг яг зэрэгцээ 2 гэж яриаг байхгүй юу? Зэрэгцээ 2 ижил тэмдгийн нэгийг устгана гэсэн бодоод өөр асуудал. Тэгэхээр Д дахиад давтагдсан байгаа шүү дээ. Тэгэхээр дуунууд гэдэг үгний Д давтагдсан байна. Юу өсгөнүүд давтагдсан тэдний устгаа шууд дуун гэдэг болгоцсон байгаа зү. Тий. За шивэд үзэх үү хөлтүүд ээ? Бодлого хийгээд үзэх үү? Хөөе, хүн байна уу? Тамнэ дуураач. Байна гэж. За. Бусдад нь унтаад байгаа юм бодол гэж бодлоо шүү дээ. Би одоо. Унтаагүй үстэй тамнэ чинь өдөөсөө шичилтэй байсан биз дээ. За, бодлого хийх юм уу? За, тэгвэл бодлого бодъё. За, шинээр юу үүсгэе? Шинээр код project үүсгээд одоо 11-ийн 2 биш 11-ийн 3 биз дээ. 3 дахь бодлого. 11-ийг хаагаад хадгалах. За яг хоо хадгалчих дөө. Ингэчи. За тэгээд 11-ийн 3 гэж хадгалаад код эхлүүлээ тий. За биднэрт юу хэрэгтэй илээ хөлтүүд ээ? Одоо энэ дээр using the string тэмдэгт мөрөөс ашиглах. String and function функц ашиглах. За ийм юу байна? За энэ дээр яг үхээр зэрэг бид нар эхлээд юугаар явах хэрэгтэй вэ? Энэ дээр нөгөө
Явга зарлаа шүү дээ. За define-а тодорхойлоод өгч тийм ээ. За define гээд яг max size гээд энэ маань хэдийн 100 шүү дээ. Тийм ээ. За тэгчээд за энэ define max size гэдгийн ард цэгтэй тасал тавихгүй байгааг анзаарч байгаа байх гэж бодож байна. За энэ дээр void гээд яах юм? Remove duplicates. Өөрөөр хэлэх юм бол давтагдж байгааг устгах гэсэн үг тийм үү? За энэ дээр хичнээн юу ах юм? Ганц pointer төрлөө хувьсгч байна. str гэсэн хувьсгчийг авах нь байна. За тэгэнгүүтээ remove void all. За энэ дотор 3 аргумент байгаа. За эхнийх нь character гэдэг тэмдэгтээ авна, нөгөө тэмдэгт мөрөө авна. str таслал constant character remove гэдэг ийм хэсгээр дамжуулж авах гэж байна. За тэгээд дараагийнх нь int гээд index бүтцтэй функц ашиглах нэ. За тэгээд энэ дотор юугаа хийх юм бэ гэхээр зэрэг одоо энэ үндсэн функц дотор бид нарт зарлагдах юм болохоор зэрэг нөгөө character төрлийн хувьсгч байгаа. Massive байгаа. Character str max size за тэгээд чимрэн мич. За дараагийн хувьсгч нь болохоор зэрэг ямар хувьсгч явах вэ гэхээр өөр хувьсгч хэрэгтэй юу? Хэрэггүй тийм үү? За одоо энэ дээр бид нэр юугаа хийх юм гэхээр printf гээд явах хэрэгтэй. Гарнаас тэмдэгт мөрөө уншина. За enter тэмдэгт мөрөө оруулах чи за. Roll гээд за тэгээд тэрний ард gets гээд функц зарлаад str гээд тэмдэгт мөрөө уншчихъя. За энэний ард юу хийх юм бэ гэхээр нөгөө print нөгөө гарнаас оруулсан текстээ явах хэрэгтэй. Яг байгаагаар нь дэлгэсэн хэвлэнэ гэсэн үг. За string before removing duplicates гэж тийм үү? За давтагдсан тэмдгийг өмнөх текст тэмдэгт нэм ахна тийм үү? Тэрнээс өмнөх текст. За энийг юу яагаад бидний ард нь юу хийх вэ? Процент s энийг хэвлэлээ. Ингээд шинэ мөрлөө шилжээд дуусгачих. Тэгээд энэний ард нь хэвлэх нь хэм бэ? str оруулсан тэмдэгт мөрөө тэрчгээр нь хэвлэх гэсэн үг шүү дээ. За одоо энэний дараа яг хөө нөгөө функц дуудаж штэ. Remove duplicates гээд хаалтан дотор тэмдэгт мөрөөд оруулж байгаа. Ганаас унсан тэмдэгт мөрөө оруулж байгаа. Энэ тэгээд нөгөө функцийг дуудаж байна. Remove all гэдэг нь ч дуудагдаж байна уу? Үгүй байгааз. Тэрийг duplicates дотор дуудах учраас энэ чинь remove all-ыг дуудах шаардлага байхгүй. Шууд ганцхан remove duplicates гэдэг функцийг дуудчихна. За тэгээд print f гээд одоо яг үндсэн функцэд ерөөсөө ингэж дуусна гэсэн үг шүү дээ. Давтагдсан утгыг устгасны дараах энийг ингэ шууд хуулчих. Давтагдсан тэмдэгтийг устгасны дараах
дараах текст гээд STR хэвлэн тийм үү. За ингээд л ер нь үр дүн дуусаа. Энэ бол үндсэн функц. За одоо үүнээс хойш бид нар юугаа бичихсэн гэхээр нөгөө энэ зарласан за энэ функцийг бичье. Энийг би хуулж агаад тавья. За энэ функц дээр юу хийх дуусгах юм бэ гэхээр зэрэг энэ функц дээр бид нар юугаа хийн штэ. За функцийнхаа хийх үйлдэл тодорхойлж өгнө те. За энэ шинээр функц зарлаж байгаа учраас энэ ч блокоо зааж өгнө. За тэгээд энэ блокын дотор юу байх юм бэ гэхээр зэрэг за int гээд i гэсэн хавсагч байх нь. За энэний анхны утга нь ямар байх юм гэхээр зэрэг тэгтээ тэнцээ байна. За тэгсний дараа бид нэр юу хийх вэ гэхээр зэрэг мөрийн төгсөл болоогүй бол давтаал гэсэн үг. За тэгвэл яг while хаалтан дотор нөхцөлөө зааж өгье. str гэдэг дөрвөн хаалтан дотор нөгөө массив элементийн утга маань тэнцүү биш. Тэнцүү биш бол нөгөө мөрийн төгсөл биш бол гэж юм тийм үү. За энэ дэр багшин дөрөв нөгөө слэш буруу орлоо хийсэн. Слэш нэл ингээ болохгүйсэн тий. За тийм биш бол яг үхээр энэ дэр блокоо зарлж өгнө. За тэр блок дотор юу хийх юм бэ гэхээр зэрэг нөгөө remove all гэсэн функц дуудагдана гэсэн үг. Энэ дотор энэ функц дотор юу бичигдэх гэхээр зэрэг str тэмдэгт мөрөө эхлээд дуудана. Тэгээд тэр тэмдэгт мөрийн тухайн байрлал дээрх одоо ийм тэнцэн 0 байгаа тохиолдолд 0 дээрх тэмдэгт мөрийн 0 дээрх хамгийн ихний элементийн утгыг эхлээд энэчээ дуудана гэсэн үг. str гээд дөрвөн хаалтанд i байх нь тийм үү. За x-ийн дараа дараачихын байрлалыг бас дуудана. 0 гэсэн бол 0-ийн дараагийнх нь нэг нь вөхөр 1 гэдэг хувьсгчийг яах вэ? 1 гэсэн байрлалд байрлаж байгаа утгыг дуудана гэсэн үг. За тэгээд дараагийн элементийн хэмжлэгээр энийг уншина гэсэн үг. За ингээд энэ бол void гэдэг юу дуусгачлаа. Одоо тэгвэл remove all гэдэг функцээ бичье. Эндээс бид нэр хаана үсрэх юм гэхээр зэрэг одоо энэ 24 дэх мөрлөг үсрэх гэсэн үг. За энэ зэгтээ тасал байхгүй. За энэ дээр одоо жинхэнэ нөгөө олон үйлдэлийг устгадаг юугаа хийх гэсэн үг шүү дээ. За тэгэд энэ дээр одоо ямар хувьсгал зарлуулж байгаа гэхээр зэрэг за int гээд i гэсэн хувьсгчийг зарлах нь байна. За тэгээд энэ дотор юу хийх юм бэ гэхээр зэрэг хэрвээ аль гэх юм уу хаалтан дотор нөхцөл зааж өгнө. За str гэдэг тэмдэг мөр массивын индекс дээрх индекс гэдэг маань 2 дахь элемент гэсэн үг шүү дээ. 2 дахь элементийн утга нь бид нар i гэдэг нь 0 гэж аваад байгаа тийм үү. Хамгийн ихний элементээс явж байгаа шүү 0 i 0 i дээр нэмэх нэг болохоор зэрэг ялах юм. 2 дахь элемент нь гэсэн үг. Индекс гэдэг хөлсөгчийн утга 2 дахь элементийн утга гэсэн үг шүү дээ. Индексийн утга нь мөрийн төгсөл болоогүй бол давт гэсэн үг. Төгсгөлдөө очиагүй бол гэсэн үг шүү дээ тийм ээ. Болоогүй бол давтаал гэсэн үг. За тэгээд энэний татварлалд бид нар юу хийх юм бэ гэхээр зэрэг нөгөө блокоо зааж өгнө. За энэ блокын дотор юу хийх вэ гэхээр зэрэг хэрвээ за хаалтаа нээлээ нөхцөл шалгах нь шүү дээ. str гэдэг хоёр дахь тэмдэгтийн утга нь индексийн утга нь тийм үү. Тэнцүү remove гэдэг нь өмнөх утга нь гэсэн үг. Элементийн утгатай тэнцүү байх юм бол юу хийх вэ гэхээр зэрэг энэ дээр энэ нөхцөл өмнө байгаа тохиолдолд үйлдэл хийх нэ. За тэр үйлдэл нь ямар учиртай гэхээр тэр хоёр тэнцүү байгаа утгын хоёр дахь элементийн утгыг i гэсэн хувьсгч хадгална гэсэн үг. Хоёр дахь элементийн дугаарыг индекс гэж хоёр дахь элементийн дугаар шүү. i 0 гэсэн бол i 1 гэсэн үг шүү дээ. i 1-ийг тэгвэл яг уу i гэсэн хувьсгч хадгалж өгнө гэсэн үг. За i тэнцэг нь индекс тэнцүү байгаа хоёр дахь элементийн дугаарыг хадгалж авлаа гэсэн үг. За ингээд хадгалж авлаа. Тэгэнгүүтээ энэ дотор юу хийх юм гэхээр зэрэг дахиад нөхцөл шалгах нь шүү дээ. Тэр нөхцөл нь ямар ч тэ нөхцөл байх юм бэ гэхээр зэрэг тэр элемент маань өөрөө мөрийн төгсөл болж байгаа юу гэдэг дахиад шалгаж байна. Хоёр дахь элемент
дараач элемент нь юу басна уу? Мөрийн төгсгөл мөн үү биш үү? Дахиад шалгаж чинь тийм ээ. STR гээд E энэ маань бол яг уу мөрийн төгсгөл биш үү? Slash null. За мөрийн төгсгөл биш үү? Давтаж хийнэ л гэсэн үг. Дахиад нөгөө while-ийн блокийг зааж өгнө. За энэ блок дээр юу ихэнх зэрэг тэмдэг мөрийнхаа тухайн одоо хоёр дахь элементийн байрлал дээр тэрний арын утгыг str гэдэг яг дараачихын элементийг нэмж өгч гэнэ гэсэн үг. Нэг. Тэр дараагийн элементийг нэмж өгнө гэсэн үг. Тэгээд ийгээ нэгээр нэмэгдүүлнэ. За энийг мөрийн төгсгөл хүртэл хийх нэ. Бичлэг утга байныг шалгаад байгаа байхгүй юу? За тэгээд энэ байдлал энэний төгсгөл энэ бол if-ийн төгсгөл энэний дараа үгүй бол else үгүй байх юм бол энэний дараа яг уу дахиад үйлчлэх гэж тийм үү? Энэ дээр нэгээр нэмэгдэнэ гэсэн үг. Дараагийн элементийн шалгана. Биш индекс нэгээр нэмэгдэнэ. Дараагийн элементийн шалгана гэсэн үг. За ингээд энэ болцсон. За шивээ дууссан хүмүүсд зэрэгсэд хаана явж гин? Байж аргач. Харин тийм. Аль дэлгэсэн дээр нь авчих уу би? Аль хэсэг? Энэ зөв үү? Эсвэл дээш нь дааш нүгүүлэх юм уу? Доошо 24 мөр 24 төгс. Яг нь. За. Хөрөсөндөө микрофоноо хаач. Хөрөсөндөө байна уу? Хөрөсөндөө микрофоноо онцрооч та. Хөрөсөнд ажиллаарай байгаа мó? Хичээлээ хийж гэнэ үү? Багшаа телевиз юм биш үү? Телевиз юм уу? Магадгүй. За шивээ дуусч гэнэ хүмүүстээ. Би дэлгэцээ гүйлэх үү? Багшаа доош орлож. Тий, одоо энэ нөгөө нэг хаалтууд чинь яг зөв хийсэн бол хаалт нь ингээл зөв үлдэх хэвээр. Хамгийн сүүлд нь индекс гээд S-ийн дараа индексийн утга нэгээр нэмэгдүүлнэ гэж өгвөл тэгээд хаалтаа хаачингууд чинь бусад хаалтууд нь одоо шийдэх юм бол энэ хамгийн төгсгөлийн хаалтууд нөгөө void remove all гэдгийн одоо юу штэ блокийн төгсгөл байна. Дараа чи хоёр дахь нь болохоор зэрэг эхний while үе доторх нөхцөлийн төгсгөл байна. За дараагийнх нь болохоор зэрэг if үнэн байх тохиолдлын хаалт байна. За энэ тэрний доторчлох болохоор зэрэг нөгөө нөхцөл үнэн үед бүх нөгөө мөрүүдээ бүгдээ эхнээс нь уншиж байгаа гэсэн үг тийм ээ. За тэгээд S гэдэг дараа бол яг уу энэ нь хийж байгаа гэсэн үг. За ажлуудад үзэх үү хүмүүстээ? Тий. За комплект хийлээ. Мен 11-ийн 3. Тийм ээ 11-ийн 3 save. За комплект хийлээ. За тэр түрүүний тэр дуунууд гэдэг үгийг оруулъя. Өөр манад олон үг автагдсан ямар үг гэдэг лээ? Оролцснороо. Дуунууд за бичлээ. Тэгэхээр дуунууд гэдэг үг байсан. За устгасны дараах текст нь болохоор дуун болцсон байна. За дахиад өөр за тэгвэл би юу гаяа л өөрийнхөө нэрийг өчье би. Минь надад чинь давтагдсан өгнө зөндөө байгаа шүү.
Үсгэнэд альмаа байснаа? Алим А. Яагаад өсвүүдийнх нь авсангүй? Том үсэг болохоор танихгүй байгаа юм байна эхнийх нь. Ижилхэн үсгээр бичиг учраас таниагүй юм байна. Том жижиг үсэг хадаа биччихээр тэрийг уншихгүй байна. Яагаад энэ програм дотор нөгөө том үсэгч байсан, жижиг үсэгч байсан адилхан гэж авна гэж заагаагүй учраас ингэж аваад байна л да. За энэ дээр жишээлбэл манай хүүхдүүдийн нэрэн дотор чи хорлоогийн үг нэр юм тий. Хорлоо. Тэгэхээр заашаа хэний нэрийг шалгаж болох юм? Тав жаргалын нэрийг шалгаж үзье. За энэ дээр юу яатсан байна те? Тав жаргал бүтэн байсан дараа нь лав гэжээр болоод за энэ хэлбэрээр давтагцсан үсгэнд нустгаж байна. За. За ажиллаж байгаа сте хүүхдүүдээ алдаг ажиллаж байгаа сте. За тэгээд нөгөө модуль дээр даалгавар өгсөн байгаа шүү дээ. Модуль дээр их даалгавраа модуль дээр байгаа даалгавраа тэр жишээг нь хийж үзээрэй. Модуль дээр одоо нэг жишээ өгсөн байгаа шүү дээ. Бидэн бодоод өгсөн жишээ байгаа. Тэрийг юу байгаарэ? Тэрийг нь бодож үзээд, оруулж үзээд. За тэгээд тэгснийхэн дараа яах юм гэхээр зэрэг за 11-р хичээл дээр лабораторийн ажил нэг гэдэг ингээд тэр боловсруулах гэдэг ингээд за энэ жишээ байгаа. S гэсэн тэмдэгтмөр өгөгдөв. Түүн дотор таслын дараа хасах тэмдэг орсон тохиолдолд байгаа эсхийг шалгах гэж байна. За тэгэхээр энэ бас л нөгөө тэмдэгтмөр байна те. Энэ бол функц ашиглаагүй бодсон байна. За тэгээ хэрвээ харж байна уу хүүхдүүд? Харагдаж байна уу? Харагдаж байна гэж. За одоо энд бол N гэсэн тэмдэгтмөр одоо 100 тэмдэгттэй S гэсэн юу массив ашигласан байна шүү дээ. Тэгээ энэ одоо бол scan F-ийг ашигласан байна. За тэгээд энэ дээр энэ E гэдэг хувьсгалч маань тэгээс эхлээд энэ мөрийн төгсгөл хүртэл явна. Мөрийн төгсгөл хүртэл явахын тулд энэ чинь хасна гэсэн. Яагаад нэгийг хасж байгаа вэ хүүхдүүд ээ? Багшин зөв юу гэж хэллээ? Өөр нэг хэлбэр араас энэ дээр нөгөө ижилхэн байна уу гэдгийг шалгадаг, тийм байна уу гэдгийг шалгадаг. Тэгэхээр энэ ингэж байгаа байхгүй юу? Яагаад нэгийг хасж байгаа юм бэ гэхээр нөгөө тэмдэгт мөр чинь /50 0 50 гэсэн шүү дээ. Тийм тэмдэгтээр төгсөж байгаа. Тэр чинь хамгийн сүүлийн тэмдэгт нь болдог учраас тэрийг бодоод мөрийнхөө уртаас хасаж тооцож байгаа байхгүй юу? Тийм учраас нэгийг хасж байгаа. За тэгээд одоо юу гэдгийг ямар нэгэн тэмдэгт мөр альма гэдэг үг хүчтэй альма гэдэг үгний ард 6 үсэг байгаа шүү дээ. 6-аас чи нэгийг хасчиж тэр тэмдэгтийн мөрөнд явах хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар
Энэ болохоор бас юунаас гисэн байна? Найлаас гисэн байна те. За тэгээд тэр уртаа тооцож авангуудаа тэндээсээ юу шалгаж ин таслал энэ одоо энэ дараагийн мөрөнд шүү дээ энэ. Хэрвээ S-ийн утга нь таслалтай тэнцүү мөн тэрний дараагийн утга нь хасалтай тэнцүү байх юм бол тэрийг тоолоолагч. За тэгээд хэрвээ энд count утга нь 0 байх юм бол ийм таслын ард хасах тэмдэг орсон одоо тийм хоёр мөр байсангүй л гэсэн үг. Үгүй бол тийм үгнүүд байна гэсэн yes no гэсэн хоёр тексттэй аль нэгийг л хэвлэнэ гэсэн үг. Багшаа. За энэ тайлбарыг энд бичсэн байна уу текстээр бичсэн байгаа. Багшаа. Аа. Тэр нөгөө тэнцүүл нэмээд байгаа сте. Тэгэд нөгөө надын хилээд байсантай адилхан одоо зай байвал тэрийг нь гасдаг ч юм уу нийт тэмдэгт мөсө тэгж болох уу? Харин яга саяар шиг хийж байна шүү дээ. Хэрвээ if тэнцүүгээд нөгөө одоо энэ хас тэмдэг таслал хоёрын хооронд ингээ хоосон зай байвал чи хоосон зай тэнцүү байх юм бол гээд шалгачихгүй юу? Шалгачих байхгүй. Тэгэнгүүт яг и дээр тэр хоосон зай харах юм бол нөгөө S-ийн утгыг нэгээр нэмэгдүүлээд дараачийн утгыг нь урагш нь дараачийн тэмдэгтийн тэр и дээр оруулаад байрлуулчихгүй та. Одоо түрүүчийн тэр remove all гэдэг функц дотор байгаа шүү. Тэр хөдлөлийг хийн гэсэн. Ойлгосноо энэ. За. Тэрийг хийн гэсэн байна. За ингээд даалгаварт нь юу хийсэн бэ гэхээр зэрэг тэмдэг мөрийн дотор дараалсан од байх юм бол тэр одоо хоёулангийн 1 болон 2 гэж солино. Эхний одыг нь 1, хоёр дахь одыг нь 2 гэж солино гэсэн. Одоо түрүү надаас асууад байсан дэ янжлаа. Ягаад дистанцсан биш байхад тэр дийг алдаа болгох ч үгээд энэ тохиолдолд өөр нь шүү дээ. Хоёулаа дистанцсан хоёр од байх юм бол тэрний оронд одуудыг бүгднийг яг 1 юм уу 2 болгож хоёулангийн эхний одыг нь 1-ээр хоёр дахь одыг нь 2 гэсэн утгаар солино гэсэн байхгүй. За тэгээ ийм од байхгүй байх юм бол яах вэ? Тэмдэгт мөрийг хэвээр нь хэвлэнэ л гэж байгаагаар нь хэвлэнэ гэсэн үг. За програмчдын үндсэн аргуудын номыг уншиж байна та нар. Энд дээр тайлбарлагдсан байгаа да. За энэ 7 хоногийн дотор энэ ажлыг хийж явуулах хэрэгтэй. За тэгээд энэ ганц бодлого шүү дээ. Энэ ганц бодлогыг л бодно. Одоо энэ даалгавар гэдэг үгс энэ ганц бодлогыг бодоод тэгээд багш нь өөрөө та хэдэд өнөөдрийнхөө ажлыг юу яаг гэд одоо давтаг гэд ийм юу өгч байгаа байхгүй юу? За энэ дотроос заавал яах вэ? Заавал хийх ажил нь A гэсэн бодлого. Тэгээд B, C2-ыг яах вэ? C нь одоо юутай сая програмчдын Moodle дээрх бодлоготой адилхан учраас хийхгүй ч гэсэн болно. Ямар ч гэсэн эхний бодлогыг заавал хийн. Тэгээд тэр Moodle дээрх бодлогыг бодно. За тэгээд энэ жишээ хий гэсэн бааз шивж үр дүнгийн шалгаад үр дүн болон блок командуудын үүргийг тайлбарлаж бичих ажлыг энэ бодлогын хувьд хийн. Энэ бодлогыг өөрөө шивж үзээд тэгээд энэ хоосон цэгнүүд байгааз синхрээр хоосон цэгнүүд энэ тайлбар дээр энэ хийж байгаа гол үйлдэлийн тайлбарлаад бичнэ гэсэн үг. Тэгээд тэр кодынхаа зургийг буцаагаад надад явуулна гэсэн үг. За тэгээд ийм даалгаврын хувьд ямар ч хэсэг хоёр бодлого заавал бодно. За тэгээд B, C хоёрыг бодсон ч бодохгүй ч гэсэн болно. Тэрийг бол өөрөөсөө шийдэрэй. За тэгээд анхааруул байна. За лабораторийн хичээлийн даалгавраа явуулах байгаа хүмүүс байгаа. Тэр ангийнхаа хүүхдүүдэд миний энэ бичээд хэлээд байгаа юмыг юу яагаад өгөөч? Шеэрлээд өгөөч. За тэгээд 7 хоног бүр өөрийгөө сорих тестийг өгч явах хэрэгтэй. За тэгээд лекцийн хичээлийн материалаа заавал судалж явах хэрэгтэй. Тэгээд 12 дугаар 7 хоногт багтаагаад би дата 20 дугаар ажлын даалгаврыг хураалгаж хамгаалж дуусгана. 12 дугаар 7 хоногоос би хоош авахгүй шүү. За тэгээд 13 дугаар 7 хоногт 2 дугаар сард авах болно. Явцын 2 дугаар сард авна. За 2 дугаар сард бол 9-өөс 15 биш 13 дахь 7 хоногийн сэдвүүд байна. Энэ 15 биш 13 шүү. Энэ дээр 13 дахь сэдвийн
13 7 хоногийн сэдвэр л энэ юг авах гэсэн үг. За өшөө нэг анхааруулах юм байна. За тэгэд ямар нэгэн асуулт байвал Facebook дээр биччихүүлдэ. Эсвэл нөгөө Moodle дээр бичиж үлдээж болно. За энэ дээр нөгөө бидалтын ажил, лабораторийн ажил явуулсан улсууд энэ Чинбат яагаад юу явуулаад байгаа юм? Алгоритм явуулаад байгаа юм бэ? Алгоритм явуулахгүй шүү дээ Чинбата. Зөвхөн кодыг бичиж явуулна. Бидалтын ажил дээр код бичнэ шүү. Тэрнээс биш алгоритмыг юу хийхгүй. Хэрвээ чиний вариантын дугаар 40-оос хойш болчихвол магадгүй 45 болчих юм яваагүй нөө. Код намж яваагүй нөө. Би алгоритм байлээ. Хөөхүү. Тий, зөвхөн алгоритм явуулсан, алгоритмын хоёр файл явуулсан байлээ. Тэгэхээр надад кодыг бичээд код бичсэн кодоо тайлан тусгай тайлбарлсан тайлангийнхаа хамт явуулмаар байна. Тэр юу байгаа штэ. Юу лээ? Бидалтын ажил дээр кодоо заавал бичиж явуулах хэрэгтэй. Тэгээ 12 дугаар 7 хоногтой багтаагаад явах хэрэгтэй. Тий би ярьжсэн 40-оос дээш одоо вариантын дугаар 40, 41, 42, 43, 44, 45 гэвэл сүүлийнх нь оронгийн утгаар вариантаа сонгочоор магадгүй 48 дугаар вариант болчих юм бол 8 дугаар вариантыг хийнэ гэсэн үг. 40-оос хойш болчих юм бол ойлгомжтой юу хүмүүс үү? Тэр батлын бас аха 5 гэж харгаад юу гинэ? 40-оос хойш бол юу гэсэн бэ гэж тасалдчихлаа. Аюу 40-оос хойш чиний одоо бидалтын ажлын вариантын дугаар тооцоо бодоод гаргахаар 40-оос хойш байвал 41, 42, 43, 44 хэд байдیں۔ Тийм байвал сүүлийн нэгжийн оронгийнх нь вариантын дугаарыг хийгээрэй л гэж байгаа байхгүй юу? 46 гэх юм бол 6 дугаар вариантыг хийгээрэй л гэсэн үг. За өшөө дөрөв алтан гэрлийн асуужаас яасан алтан гэрлээ? Юу асуусан бэлээ? Асуух юм байхгүй. Байхгүй юу? Өнөөдрийн одоо тэмдэг мөрний талаар тайлбар ойлгомжтой байсан уу хүмүүстээ? Оо код нь явцсан. Бачаа бид л хоёр нэшээ дан код нь мөн биш. Бид л хоёр дээр шээ код нь явуулсан биз дээ. Бид л хоёр дээр код бичээд явуулсан байна. Тий, бид л хоёр дээр шээ би нэг Word дээр бүх юм бичиж явуулсан биз дээ. Word дээр тайлгаа бичиж явуулсан. За би одоо харъя. Тэр чинь асуудалгүй. Шалгаж ядах юм байхгүй. За. Бидалтын ажил 2 гэж байгаа биз? Тий. За тэгээд submission-г харчихъя. Аны жоохон багсгая. За би эндээс нэг фильтр хийхгүй бол no filter гэчихэр submit гэдэг нь авчих. За тэгэхээр хоёрын төгссөн бэ. Тийм бэ. Би тэгээд юу хараад андарсан юм бол доктор ажил чи харсан болоо? Нэг тийм л магадгүй. За. Уучлаарай. Би тэгвэл ихтэй штэ. Би үзээд үлдэхгүй штэ хүүхдүүдээ. Заавал надад хамгаалах хэвээр. Бодлогоо надад тайлбарлаж ярина. Тэгсэн тохиолдолд энэ ажлыг хийсэн тооцсон штэ. Огшоо хизээ хамгаалах огшоо. Харин бидалтын цаг дээр хамгаална. Өөр цаг байхгүй. Би хуурсан. За. Бидалтын цаг нөгөө юунд дээр ороод байгаа штэ. Пүрэв цэнд юу их баяр хорлоо их тэмүүжин 3 хамгаалсан. Өөр бидалтын ажлыг хамгаалсан хүн байхгүй. Тэгээд энэ юун дээр хамгаалсан хүмүүс надад харин энэ юугаа илгээчих илгээсэн багт нь харагдахгүй байсан нэг нь би ингэж харсан юм биш no filter-ийг орж хараад их тэмүүжин гэдэг энэ дээр яг юуг нь бидалтын ажлаа хамгаалцсан их тэмүүжин зүг бодоод сайн хамгаалсан. Тэгээд одоо хорлоо байгаа. Энд дээр хорлоо бас би журнал дээр тэмдэглээд авцсан. Хорлоо дээр бас юуг нь яан оногийн нүгэн оногийн өглөө сайн байна. Хугацаанд хамгаалаад бүрэн хийчихвэл ямар ч асуудал үүсэхгүй шүү дээ тань.
За тэгэд их хоёр байгаа. Их хоёр хаана вэ? За тэгээ бос хүмүүс ингээд ажлаа хордны явуулаад дараагийн 7 хоногт багтааж хамгаалахгүй бол би оноо гэж аснаа. Тэгээ ер нь дараагийн 7 хоногоос хойш авахгүй л гэж бодож чинь би. Айгүйх ажил ихтэй байж ингээл та хэдтэй одоо бүтэн семестр эрхлүүллээ шүү дээ. Одоо болоо хаа. 17 хоног эрхлүүлсэн хүүхдүүд одоо болно. Одоо 6-7 хоногт нэг оюутан багш шиг байя. Цэцэрлэгийн хүүхдүүд ч л байлаа. Тийм үгүй юу? Би зөв яриад байна уу? Удаа яриад байна уу? Юу гэж бодож байна нар? Тэр бусад багш нарын бодвол зөөлөн байсан. Зөөлөн байсан яг үү та эдийг нэг юу яахгүй гэж их зовоохгүй гэсэндээ л тэр шүү дээ. Гэхдээ түн эцтэй гарахад бол тэр яг боломж олгоод байсан. Миний олгосон боломжийг ашигласан бол би оноо гэж үг нь ашиглаж чадаагүй оноо өгөхгүй шүү дээ. Тэгээ эцсийн дэм бол ерөнхийдөө шадаргал гарна гэсэн. Байсан бол байсан, байхгүйсэн бол байхгүйсэн. Хугацаагийн сунгаад айгүйх боломж олгосон. Одоо бол би хугацаа сунгахгүй. 2 дугаар медальтыг аваад үргэлжлүүлээ шууд 3 дугаар медальт өгнө. 7 хоногт 3 дугаар медальтаа даалгавраа өгчөнгүүтэй 14 хоногт хамгаалалт болсон. 27 хоногийн хугацаатай өгнө. Тэгэхээр одоо өмнөх даалгавраа хийж бас ернөө сурдан гарахгүй бол ингээд өр цогцлол байгаа гэсэн үг. Лабораторийн ажлуудаа одоо та нарт ямар нэгэн оноо очиж байгаа тэр оноо ч л гарна гэсэн үг шүү дээ. Оноо очихгүй байгаа бол юу хугацаа хоцорсон би дүгнж оноо өгөөгүй бол тэгэл тэр оноо байхгүй л гэсэн үг. Ямар ч хэлсэн нэгдүгürt би юм сайн ойлгож яваасаа гэж бодсон. Хоёрдугаарт юу гэж бодож байгаа нөхөр нөгөө энэ хичээлийг дахин судлах гэж цаг мөнгөө бити өрөөсэй гэж бодсондоо би ингэж хандж байгаа шүү. Тэрнээс дөнгөний хувьд бол хотлоод үн тавина гэж байхгүй. Чадчихад нэг үн дөнгөний өгөн чадахгүй дөнгөний өгөхгүй. Таарсан дөнгөний өгөн. Ажил хийгээд байгаа хүнд л яг ямар хэмжээнд хийсэн бэ, ямар төвшөнд хийсэн бэ гэдгээр оноог нь өгнө. Тэгээ тэр оноогоор л дүнчин гарна шүү. Багшаа. Оо. Нийт хэдэн медальтай вэ? 3. 3 медальтай. Тий, 3 медальт нийлээд 17 оноо авах юм. Хамгийн сүүлийн медальт бол өндөр оноотой 7 оноотой. Яг л бүтэн семестр үзсэн хичээлээ өгнөд өгч байгаа медальт учраас 7 оноотой. Эхний хоёр нь 5 оноотой. Тэгээд 17 оноо. Би даалгад 17 оноо авах хэрэгтэй. За тэгээд лабораторийн ажлуудыг эхний хоёр л нэг оноотой. Тэрнээс бус бүгд 14 ажилтай байгаа. 15 ажил байгаа. Бусад 13 ажил нь 13-аа 2 оноотой гэж 26 дээр 28 оноо авах гэсэн лабораторийн ажлаар. Тэгээд 7 хоног болгон явцын сорилт өгсөй. Юу өөрийгөө сорих тест өгсөй. Тэр өөрийгөө сорих тест болгон өгсөн хүмүүс болгон өгсөн бодвол би нэг оноо өгöd байгаа. Өгөөгүй бол оноо өгөхгүй. За ингээд явсаар хагаад 15-7 хоногийн өөрийгөө сорих тестэн дээр 15 оноо авах хэрэгтэй. За сүүлийнх нь 15 дугаар ажил дээр болохоор зэрэг арай өөр ажлын учраас би тэн дээр өөрийгөө сорих тестийг авахгүй. Тэгэхээр 14-ийг хийх гэсэн. Тэгэхээр 14 удаагийн өөрийгөө сорих тестийг өгсөн бол 14 оноо авах гэсэн. За тэр хэлцүүлэгт би сүүлийн ерөөсөө хэлцүүлэг оруулаагүй шүү дээ. Нөгөө кодоо бичүүлэх гээд хэлцүүлэг хийхгүй байгаа байхгүй юу? Тэгээд одоо хэлцүүлэгт асуултанд хариулсан хүмүүсүүд нь хариулсан болгон дээр би оноо өгч байгаа. За тэгээд юун дээр болохоор зэрэг сэдвийн сорилт дээр бас оноо өгж байгаа. Сэдвийн сорилт дээр дээдлэн 5 оноо, 3 оноо гэдэг янз янзын оноотой байгаа. Тэрийг өгсөн хүмүүс бол бас бүгдийг хийсэн хүмүүсүүд тэр оноог л авна. Хийгээгүй хүмүүсүүд оноо авахгүй гэсэн үг. Тэгээд нийт одоо би тэр Moodle-ийг энд бичсэн ба энийг ингэж хийвэл тэдэн оноо, тэгэж хийвэл тэдэн оноо гэсэн юм. Уншсан уу? Уншсан биз дээ? Уншсан. Цахим хичээлийн удирдамж гэдэг энэ удирдамжинд тодорхой байгаа шүү дээ. Юу яаж хийвэл яах юм бэ гэсэн юунуудыг яг тодорхойлцсон байгаа шүү дээ. Ингэж ажиллана, ингэн нийт 18 оноо авна. 118 оноо авна. 118 оноог авсан бол бүтэн 118 оноо авах юм бол 70 оноо авна. За тэгэл юу авахгүй бол удирдлагын шалгалтын 30 оноогоор дүгнэн асуултын тоо 80-аас доошгүй байна гэсэн. Тэгээд
багш нь хэлээд байгаа шүү дээ. Энэ өнгөрсөн семестрийн туршлагыг харах юм бол 16 дугаар 7 хоног дуусахад 15 дугаар 7 хоногт нь 7 хоног нь гаргаад 16 дугаар 7 хоногт нь шалгалтаа авч ирсэн. Удирдлын шалгалтаа авч ирсэн. Тийм болохоор 16 дугаар 7 хоногт шалгалттай л гэж бодож явах хэрэгтэй баг. Тэгэхээр дүн бол 16 дугаар 7 хоног хүртэл хоошлохгүй 15 дугаар 7 хоногт 7 оноо гарч дуусна. Тэгээд 16 дугаар 7 хоногтоо тест авал тэгэл 100 оноо чи ерөнхийдөө бодогдоод басна гэсэн үг. Удирдлын дүн 16 дугаар 7 хоног хичээл дуусгаж зэрэгцээд дүн чин гарна гэсэн үг. Удирдлын дүн чин. Тийм учраас та хэд бол жоохон хамгийн идэвхтэй оролцож байгаа хэдэн хүүхд бол та хэдмэл байна. Бусад тусад ерөөсөө хичээд оролцохгүй байгаа. Тэгээ мүүдэл дээр тэр хүмүүсийн хийсэн ажлууд юу хичээд оролцож байгаа байдал нь харахаар зэрэг хичээд оролцож байгаа хүмүүс бараг байхгүй амар хэцүү. Одоо тэгээ цаанаас юу шалгадгийг гэхээр зэрэг энэ мүүдэл дээр байгаа хичээлүүд чинь хүмүүс хичнээн хүн хичээлдээ үзэж байна вэ гэдгийг нь яах ёстой. Шалгадаг байхгүй надаас бас хүмүүс. За одоо энэ дээр биш. Энэ Бадрал гэдэг хүн 31 хоног ороогүй. Өрнөг эндээс би юуг наваа штэ. За энд энэ Ачир Эрдэнэ гэдэг хүн хамгийн олон хоног ороогүй энэ штэ. Энэ Бадрал гэдэг хүн ороогүй. Хичээд оролцохгүй байна. Балжинэм гэдэг хүн оролцохгүй байна. Балжинэм байна уу энд? Балжинэм байна уу? Байсан мэт сая. Биш Батхүү байна. Пүрвцэнд. Бян баримчтай андараад байгаа юм би. Балжинэм хүн оролцоод байсан. Балжинэм гэдэг хүн 40 хоног оролцоогүй. За тэгээд энэ Дэлгөөн гэдэг хүн 57 хоног оролцоогүй. За тэгээд Батхүү ягаад сүүлийн 15 хоног оролцоогүй вэ Батхүү? Интернетийн боломж авахгүй хэцүү байна уу? Энэ мүүдлийн хичээлийг үзэж байхгүй бол хичээл үзээгүй тооцоо явчихсан шүү дээ. Төгөлдөр гэдэг хүн 35 хоног ороогүй, Магна Баяр 10 хоног, Батвшин 36 хоног, Ган Эрдэнэ 22 хоног. Энэ Манлай Баяр гэдэг хүн бүр 70 хоног, 2 сар гаруй ороогүй. Энэ хүн бол шууд муу гарна дөө. W явна. За энэ мөнх тогтох оролцож ирсэн алга болчих юм. Мөнх тогтохыг мэддэг бол хэлмээр ах. Энэ хүн бас л дүн хошиж хангагдана гэж мэдээрээ. Тэгэд ер нь зайн сургуулийн хичээлээр зайн сургуультаар хичээд үзэж байгаа хүмүүсийн дүн бодвол ихэвчлэн идэвхийг нь харж гаргадаг. Ер нь идэвхтэр их толгооролдог. Тийм учраас даалгавар хийхээс гадна идэвх айгүй чухал байдаг. Энэ цэрэн цагт байна уу? Байна шүү дээ цэрэн цагтаа. Энэ мүүдэл рүүгээ яагаад орохгүй байгаа юм бэ? Цэрэн цагтаа. Цэрэн цагтаа. Энэ цэрэн цагт. Энд байна шүү дээ. Цэрэн цагт байна уу? Байна уу? Цэрэн цагтаа. За энэ цэрэн цагт ерөөсөө би юу Teams-ийн хичээлд оролцоод байгаа юм аа. Moodle-ийн хичээлийг үзэхгүй байгаа бол бас л юутай л гэсэн үг. Асуудалтай л гэсэн үг. Их тэмүүжин ягаад 14 цаг гэж уучлаарай их тэмүүжин. 14 өдөр гэж уншичаад. Болцоохон сургуулиас гарч байгаа гэсэн. Тэгэхээр болцоохон бол хамаагүй баг. За тэгээд энэ мөнгө тогтох байхгүй хүмүүс нь яг цаа чи. Байхгүй хүмүүс нь яг уу. Бис өөрийгөө олж харцсангүй. Чинбатуу. Тий? Бэш. Тийм боо уушраа миний бороо. Айхлаа шүү дээ. Би одоо бүх хоёроо бүрдгсэн шүү дээ. Чинь яагаад би юу ячвал гэж бодлоо шүү. 11 минутын өмнө орсон гинэ. За энэ Дэлгөөн. За энэ муу гарах хүмүүсээ тодорхой энэ Балжины муу гарах нэ. Энэ Teams-д орж ирэхгүй байгаа бол тэгэл ерөөсөө муу л гэсэн үг дээ. Энэ Бадрал муу гарна уу? Дэлгөөн муу гарна уу? Төгөлдөр муу гарна уу? Энэ Ган Эрдэнэ оролцож ирсэн алга болчих юм. Манлай Баяр муу гарна. Мөнх тогтох асуудалтай юм байна. За тэгээд энд цэрэн цагт энэ чи байна уу цэрэн цагтаа? Одоо байна уу? Цэрэн цагтаа. Цэрэн цагтаа. Байгаа бол микрофон ажиллахгүй байгаа бол ядаж байна гэд бичмээр ах юм чи. За энэ цэрэн цагтаа нэг анги чи юм бэ? Та хэд нэг анги үстэй?
Энэ алтан гэрлийг ангийн байна. Эг Тэмүүжин нэг ангийн байна. Цэрэн цагттай. Та эдэн чи хэлмээр байна. Цэрэн цагтад хэлээд ангийн групп байвал групп дээр нь бичмээр нь хулаан та нар нэг анги уу? Биш юм байна. Хулаан Биш өөр анги. өөр. Аха. Хорлоо хулаан хоёр нэг анги юм байна. Бямберн чинь бас та эг хоёр та дөрөв нэг анги. Пүрвцэнд бас хорлоо хулан Чинбат та хэд нэг анги юм байна. Яг ямар мэрэгчлээ? Электроник. Электроник юм уу? Та электроник анги юм байна. Нэг анги. Тэгээд энэ саяын цэрэн цогт байна. Энэ өшөө юм алтан гэрэл байна. Эг Тэмүүжин эдэр өөр анги. Эдгээр ямар анги? Эг Тэмүүжин байна уу? Эг Тэмүүжин та нар яг ямар мэрэгчлээ сурд юм бэ? Би уцгүй бол. Одоо багш уцгүй холбоонд байгаа. Тэгээд энэ семестр сурчаа ангиас солиулах гээд. Уцгүй холбооны ангийн хүүхдүүд юм биш та тий? Аха. Уцгүй холбоо электроник ангийн хүүхдүүд энэ чинь энэ миний группт байгаа юм байна. Тэгээд энэ уцгүй холбооны энэ хэнийг энэ цэрэн цогтыг таньдаг бол эсвэл ангийнхан групп дээр мүүдийнхаа хичээлийг үзээч гэж багш хэлсэн гэж хэлээрэй. Би өөрт нь бас мессеж шийдүүлдэг юм чи. За багш би асуугаад үзье. За тэгэр за юу. За тэгээд өөр одоо надаас асууж тодруулах юм байна уу хүүхдүүдээ? Өнөөдөр хичээлээ дахиж асуух юм байна уу? Багшаа. Лаб сунгацсан байсан да. Тий. Тэрийн хугацаа дахиад нэг хоногоор нэмж сунгахгүй үстэй. Би эдэд чинь би нэг хэдэн цэцэрлэгийн хүүхдтэй нэрээ нэлээд цэцэрлэгийн хүүхдтэй л ажиллаа одоо болио л гэсэн шүү дээ. Айл ажлыг сонгуулах гээд байгаа. 8. За 8-ыг нэг хоног сонгоё. Бас 9-ийг багшаа. За 8 сарын нэг хоног сонгочих болох уу? За баярлалаа гэсэн. За өөр хүсэл байна уу? Багшаа нөгөө сэдвийн сорилтуудыг яаж болох юм уу? Уг нь ажиллаараа гэсэн шүү дээ багш нь сэдвийн сорилтуудыг ажиллаад тэр чинь оногийн багш нь аваад байгаа байхгүй юу? Багш яг 12-нд ороо харсан чинь 11-нд хагас зүйдэг. Өөр тагш нөгөө би комо янзлуулах гээд тэгээд комг байгаа гэхгүй. Тэгээд би 2 хоног 2 хичээлд ороогүй эсвэл тэгээд яг 12-нд ком толол харсан чинь хаагдсан. Тэгээд яанаа л гэдэг. За яг тэгвэл тэрийг 1-2 хоног сонгоё сэдвийн сорилтуудыг. За тэгээд хагасаа бүтэн сайнаар ажлаа амжуул гэж бодоод би хугацаа тавиад игээ заа юу. За өөр асуулт байхгүй бол тэгээ хичээлээ дуусгах уу? Багшаа. За. Та нөө удуулагч хийсэн гэсэн тий. Тий. Намайг Teams-тер нэмээгүй юм уу? Нэмэг байна уу? Чи тэгвэл би удуулж цэгээд багшийнхаа нөгөө Facebook руу бичих. Чат руу альбагч танд хэлсэн гэсэн та мартчихгүй юу? Намайг нэмээд өгөөч гэдэг оюутны код явуулчих. За. Мэдж байгаа нэмээд өгчин цаа чи мартсан л ба. За. Баярлалаа. За баяртай юу хүүхдүүдээ. Амралтынхаа өдрүүдийг сайхан өнгөрүүлээрэй. Эрүүл агаарт гараарай. Тэгээд хичээлээ хийгээд дуусгаад чанаргүй удаан суусан чанартай хурдан хийгээд дууссан дээр шүү дээ тамин. Зовлонгийн төгөн жаргалын удаан дээр гэж үг байдаг шүү. Хурдхан шиг ямаа хийгээд явуулаарай мэдв үү? За багшаа. Үгүй гэхгүй сайхан да. Өгнө. За гэдэг юм. Даач. Иргэн жоохон удаан юм да. Яадаг шүү чи билээ дээ би. Тэгээд юу ягаарэ? Ангийнхаа групп дээр хулаан бичээрэй. Адмагш одоо тэр хичээд муудлаар ороогүй тэр айгүй олон хоног ороогүй осоод шууд муу тавина гэж хэлээ гэж хэл. Одоо тэгээд хүчээр үзэхээс ш. Групп дээр бичнэ. За баяртай хүүхдүүдээ. Баяртай гшаа. За баяртай. Сайхан амраарай.